Зохиолч Санамбалжирын буян нэмэх. Их тэнгэрийн дүлий. Хошин өгүүлэг. Ямар залиг шиг ножин ингэж угалсан юм? Шатны доодоо нь ингэж мултардгийг би юу үзээгүй. Харин хүн явсандаа сайн боллоо. Хэрв ачаа явсан бол хаягдах биш үү гэж хараал өрөөл тавилцаж тэндээ буугаад мөнөөх тэмээний хом шатыг засаж доодоо хэрээг нь чангалан засч байв. Тэдний дэргэдүүр маш ойрхон өнгөрсөн нэгэн их зам урагш хөндлөлтөн зурааж хязгааргүй говьд тэсвэргүй одсон харагдана. Бас энэ тэнд харган бут багшран ургаад аргал зоргол зөндөө хэвтэнэ. Сүхэндээ хизээний тэмээгээ унаад явахыг завдтал гинт мөнөөх халцгай гончиг хараал тавиад унаваа. Бусд нь мөн л гайхаж бас ямар юм мултарч шувтарсан бол гэлцэн буцаж ирэхэд халцгай гончиг хэлрүүн. Та нар чинь хаашаа нүжих хүмүүс вэ? Аль өглөө гараад одоо үд өнгөртөл юр нэг тэмээ малаа амруулахыг бодохгүй. Ямар үсэндээ яарсан юм? Бэнд буугаад л тэмээгээ баг идүүлж сай уулцаад оройн сэрвэнд аятаа явбал тэмээ малд тустай биш үү? Гэхэд бусд нь даруй зөвшөөрөн тэндээ бууж тэмээний ачааг буулгаж тогоо шанаг гарган аяг сав хангинуулж аргал шавг түүх ус авчрах гэлцэн гурван тийш яаран гарч чадваа. Дүнсий төвдөн гэгч нь заавал хуурай аргал олж түлэх гэж дэми тэнсээр хөндлөн харагдагч их зам дээр хүрч энэ замаар чухам юу явсан байдаг бол гэж ажиглан үзвэл юр жигтэйхэн угалзан хээтэй жирвгэр гүрвгэр зүйл бүрийн уран хэвтэй мөрөөд гарсан байхад их л сонирхон гайхаж гүн ямар юмны мөр болохыг бодож олохгүй зогсож байтал гэвгэнт түүний нүдэнд нэгэн том бөндгөр юм зам дээр хэвтэж байв. Дүнсий төвдөн их л гайхаж алгуур алхалсаар очив. Үзвэл нэгэн хожгор шар тос ажгуу. Дүнсий төвдөн их л баярлаж яаран очиж авах гэсэн боловч бас л гэдрэг болоод дотроо бодруу. Гүн юр үхсэн хүний юм байж магадгүй гэж сэжиглээд авалгүй ийш тийш харвал сүхэндээ түүний дэргэд маш ойрхон шавг түүж явнаа. Дүнсий төвдөн баруун гараа өргөн даллан дуудаж хөөй наашир гүнд нэг сони юм байна. Сони юм байна. Сүхэндээ түүнийг сонсоод яаран хурж ирээд чи юунд намайг дуудваа? Юу болсон бэ? Тэмээ явчих уу? гэж байв. Дүнсий төвдөн гүй чи үз гэж тэр бөндгөр юмыг хуруугаар зааж энэ хожгор шар тос хэвтэж байна биш үү гэлээ. Сүхэндээ үзээд хүй тийм байна. Чи тэгээд авахгүй юу хийж байгаа юм гэв. Дүнсий төвдөн би харин авах гэснээ сэжиглээд чамайг дуудсан юм гэв. Сүхэндээ ундууцаж юунд сэжиглсэн юм бэ? Авалгүй яах вэ гэд мөнөөх хожгор шар тосыг яаран очиж шүүрэн автал харин хөнгөн бөгөөд дотор нь юучгүй хөндөй сав шиг байв. Хоёулаа ихэд гайхаж ямар юм гихчийг мэдэлгүй юу чадахгүй хагалж үзье гэж нөгөө нь хутгаа гаргаж нэгэн этгээ дээр зүсэж үзвэл дотроо маш зөөлөн сэвсгэр юмар бүрэлдэн бүтсэн юр нэгэн мөөг мэт урганлын зүйл байв. Хоёулаа гайхаж ядаад учрыг олсонгүй нөгөө халцгай гончигтон үзүүлэх гэж авчирв. Тэр хоёр аянчин сонин жигтэй маань тээвэрсээр бас л арзайт линэлцээр хурч ирв. Нөгөө халцгай гончиг хизээний хурч ирээд галаа нацааж
ихэд хараал зүхэл тавьж суудлаа. Энэ хоёрыг хараад бас барьсан юмыг үзээд их л гайхан гөлөрч та хоёр ийм удтал хаа ямар өгсөн хатснаа түүж явсан юм бэ гэлээ. Сүхэндээ инээн хэлрүүн. Чи мэдэхгүй байна. Бид хоёр ийм удтал явахдаа нэг сони юм олж ирвэ. Бид хоёр анхандаа хожгор шар тос гэж хууртаж байтал надагт харин танихгүй юм болж ядахта аваад ирлээ. Манай хуучин хүн чи нэг үздэй гэж мөнөх бөндгөр юма өгч орхив. Халцгай гончиг хүлээн авч эргүүлэн тойруулан үзээд яран дээлэн тайлж байв. Нөгөө хоёр нь их л гайхан харж байтал цамцаан тайлаад тэр юмыг цамцанда хумхиж хойтол тавиад аманда нэг нь ярьж бас л хараал тавих санаатай энэ хоёрыг муухай харж байв. Төвдөн түүний байдлыг харж тэсч ядан инээдэн болж байхад халцгай гончгийн уур нь хурж шүлсэн пөргөж ямар хүсэн хатсандаа инээсэн золигнууд вэ? Ийм чухаг зүйлийг олсон атлаа. Сая муутай золигнууд бүхлээр надад авчирч үзүүлэхгүй. Харин хагалж эвдсэн ямар муу ёрын нүгэлтэй золигнууд вэ гэж дахин хараана. Халцгай гончгийн хараалч нь угаас нэртэй тул нөгөө хоёр нь түүний хараахыг ёр юм нь төдий бодохгүй бөгөөд харин түүний хэлсэн чухал эрдэнэ гэсэн юу болохыг асуух гэж сүхэндээ ийн хэлрүүн. За яршиг да. Хараал тавих юу? Харин юмыг таних юм бол учрыг бид хоёрт хэлж айл гэлээ. Халцгай гончиг хэдийгээр хараалж муу зантай боловч хариуцах хүн гарвал нугларх нь мөн зөөлөн ажгуу. Сүхэндээ тэрхүү асуултыг сонсоод даруй ээлдэг царай гарган хэлрүүн. Та хоёр юу ч үзэж, юу ч сонсоогүй даанч тэнэг монхгийн туйл болсон хүмүүс байна. Энэ хэмээгч туйлын чухал эрдэнийн зүйл болоо. Үүний нэр нь их тэнгэрийн дүлий гэдэг болох. Үүнийг олж тахисан ямарваа хүмүүс буйны дээд, баяны зузааныг эдэлж, насан турш жаргаж, үр ачин дэлгэрч, дээдийн мөрийг олох сайн заяатан болдог болоо гэв. Нөгөө хоёр нь түүнийг сонсоод цөм гайхалдан нэн ялангуяа дүнсий төвдөнгийн харам сэтгэл нь хөдөлж яаран ийн өгүүлрүүн. Тийм юм бол эн чинь үнэхээр эрдэнэ юм уу гэв. Халцгай гончиг даруй нүдэ том болгон их дуу гарган. Чи ямар хүний хэл мэддэггүй монш вэ? Энэ нь их тэнгэрийн дүлий хэмээгч эрдэнэ болоо. Хэмээн би хэлж байгаа юм биш үү? Гэв. Дүнсий төвдөн тийм бол үүнийг анх олоход төвдөн бие олсон юм. Энэ одоо минийх болох юм байна. Гэтэл халцгай гончиг босон харайж уурлан зандарч. Чи ямар зүдгийн золиг вэ? Энэ замаар гурвуулаа яваатлаа. Харин чи ганцаараа эзрэх буюу чи анх олсон хэмэвч би анх таньсан биш үү? Ёр атугай гурвуулаа хэм тэгш хуваана гэв. Нөгөө сүхэндээ нь учрыг сайн олоогүй бас л гайхсан бөгөөд ийн асуурам. За нөхдөө, энэ хүү ялахгүй юм дээр бүү тэмцэлдий. Хэн ч авсан яахав. Би түүнээс авъя гэж санахгүй. Гагцхүү миний гайхах нь энэ хүү юмыг тэнгэрийн дүлийг ихэд итгэхгүй байна. Миний үдсэн тэнгэрийн дүлий бол шууны өндөг шиг юм байдаг бөгөөд бүр томдоо аягны амсраас томгүй байдаг болоо. Гэтэл ийм том тэнгэрийн дүлий ханаас гарч халцгай зам дээр ургадаг билээ. Ер нь тэр нь
нэг сэжигтэй хэрэг шиг санагдана гэлээ. Гэтэл халцгай гончиг хажуунаас ун дуцаж өгүүлрэн. Харин би чамд хэлж байна шүү. Чиний үдсэн тэнгэрийн дүлий бол бага тэнгэрийн дүлий гэдэг юм. Энэ бол их тэнгэрийн дүлий болно. Ийм том тэнгэрийн дүлий тэр бүр байдаггүй учраас олддогчгүй юм. Хэрвээ олдвол чухал эрдэнэ мөн болоо. Харин бид гурвын заяа сайн тул ийм юмтай тохиолдов гэлээ. За юу ч ядгүй нутаг орондоо харж байж болъё гэлцэн мөнөөх их тэнгэрийн дүлийгээ аятай сайхнаар орон баглаж тусгай тэмээнд ачаад хамгийн түрүүнд хөтөлж замын турш түүний эрдэм чадлыг ярилцсаар нэгэн өдөр нутаг орондоо хурж ирээд амар минь сайн сайхан явсан сууснаа ярилцахын нөгөө түгээр их тэнгэрийн дүлий гихч гайхамшигтай эрдэнэ олсноо ярилцаж уул эрднийг хүмүүст үзүүлэхэд нэг ч хүн үл таньж бишрэн гайхаж тэндээс аргагүй тэрхүү анх олсон дүнсий төвдөнгийн герт залж хадаг яндар самбаа тэргүүтнээр орон бусдад үзүүлэхгүй бурханчлан тахиж удалгүй нэр алдар чимээ цуурхлан хол ойрт дуурсаад хол ойрын ах дүү айл аймаг цөмөр ирж мөргөж шүтэх ба байн байсаар эргэл мөргөл тахил тавилга хэмээн олон ардууд өөр өөрсдийн сүвийн сүсгийн үүднээс эд мал хөрөнгө зайран өгсөөр дүнсий төвдөнгийн гэр үнэхээр эрдний хүчээр баяжиж харин явсаар тэрхүү эрдэнэ нь ханаад томуу өвчин эмгэгтэй хүмүүс эргэл үйлдвэл аянда эдгэж агуу их бид шидтэй чадал эрдэм гайхамшигтай байна гэж нэн их нэр сүр алдаршжээ. Тэндээс нэгэн өдөр тэдний айл дээр улсын төв нийслэлээс албаны чухал үүргээр томилогдсон нэгэн төлөөлөгч хурж иржээ. Тэрээр нутгийн ардуудыг хуралдуулан сумын сонгуулийг явуулах ийм ажлын төлөвлөгөөтэй ажгав. Тэрхүү төлөөлөгчийн буусан айл нь сүхэндэн гэр ажгав. Орой бол төлөөлөгч бээр хоол ундаан идэж уух гэж өөрийн богц савнаас нэгэн бөндгөр цагаан талах гаргаж ирээд ширээн дээр тавилаа. Сүхэндэн эхнэр дарь сүрэнгэгч гинт түүнийг үзээд дуу алдаж хэлрүүн. Эрхэмгүй та энэ чухал эрднийг юунд ийм муухай ширээн дээр тавив? Дээш бурхан дээр залах уу гэлээ. Нөгөө төлөөлөгч түүний хэлхийг сонсоод дотроо гайхсан боловч бас идэ ундааны зүйлийг энэ газрын хүмүүс эрдэнэ гэж өгүүлдэг буй за. Тэр нь бас зүйтэй юм да гэж санаад хэлрүүн. За яах вэ? Зүгээр таны хүндлэх нь зөв. Үнэхээр манай Монголын мал хөрөнгө бол цөм ийм чухаг эрдэнэ мөн болоо. Та бүхэн мал хөрөнгөө туйлын чухал эрдэнэ мэтээр хайрлаж, хамгаалж, өсгөж үржүүлбэл чухамхүү манай улсын хөгжиж мандах нь түүнд байна гэж бид нар туйлын чухалчлан санана гэлээ. Дарь сүрэн түүний хэлж байгаа үгийг бас л төдий ухаж мэдсэнгүй. Гагцхүү түүний нүдэнд чухаг эрдэнэ болох их тэнгэрийн дүлий хайрлалтай харагдаж яаран бас ийн хэлрүүн. Энэхүү чухаг эрднийг хаанаас олов? Ядахта бид нэг хадаг барил болох уу гэлээ. Тэр төлөөлөгч дотроо бас л энэ эхнэр эсвэл идэ ундааны зүйлд ийм их сүсэг бишрэлтэй юм уу? Аль эсвэл баг зэрэг хий өвчтэй ч юм уу гэж учир олохгүй боловч түүний асуусанд үнэхээр хариулахыг бодож ийн хэлрүүн. Энэ миний идэж яваа талах болоо. Ер нь энэ тэндээс олсон юм бус. Улаанбаатар хотоос гарахдаа авч гарсан юм. Та юунд ийм хүндэтгэн үздэг юм гэлээ.
Тэр эхнэр түүний хэлсэн үг дотроос иддэг юм гэхийг онцоор тэмдэглэж юу гинэ? Та иддэг юм гинэ? Гэвлээ. Тийм ээ. Тийм. Иддэг юм. Танаа энэ газар үүнийг үзээгүй юу? Гэлээ. Эхнэр ихэд сонирхож. Тийм үү? Юу та жигтэй вэ? Энэ нь ургадаг, тарьдаг юм уу? Гэлээ. Төлөөлөгч түүнийг сонсоод ихэд инээн тэр эхнэрт талах хийдэг орчуудыг тоочин цагаан гурилыг хэрхэн зуураад хэрхэн халуун зоохонд хийгээд хэрхэн болгож хэрхэн иддгийг ярьж өглөө. Эхнэр тэр учрыг бүрэн мэдсний хойно бас л сэжиг нь алдраагүй. Сони юм да гэж дахин гайхна. Төлөөлөгч асууран. Юунд та энэ талхыг ийм ихээр гайхна? Эхнэр хэлрүүн. Гүй би таны талхыг иддэг юм гэхэд ихэд гайхна. Учир нь үүний урд манай айлын нэгэн хүн аянаар явж замын зуураас их тэнгэрийн дүлий гэдэг нэг эрдний зүйлийг олж түүнийг идүүгээ манай айл хотоор шүтдэг болоо. Гэтэл тэрхүү тэнгэрийн дүлий бол таны энэ идэгч юмтай ихэд адилхан бололтой тул гайхна гэв. Төлөөлөгч түүнийг сонсоод тийм юм бол тэр нь мөн ийм талах байлгүй дээ гэлээ. Гүйээгүй тэр нь арай талах бус буй за. Юу гэвэл эрднийг олсон айл идүүгээ баяжсан бөгөөд тэр ч байтугай тэр эрдэнд мөргсөн тагсан хүмүүс цөм өвчин зовлонгоос гитэлдэг. Ийм чадалтай болоо гэв. Төлөөлөгч түүнийг сонсоод бас нэг зэрэг уул учир түүхийг асууж үзвэл ер зам дээр гээгдсэн талх олсноос зайлшгүй тул ийн хэлв. Би таны хэлж байгаа байдлыг үзвэл тэр нь заавал талах болов уу гэж санана. Юу гэвэл их тэнгэрийн дүлийн ургамлын зүйл тул ямар эрдэнэ гэж үнэлэгдэх ач. Харин та бүхэн түүнийг урд хожид үзээгүй сонсоогүй харгайгаар тийхүү энэ дүүрэн шүтэж тэг шүтсний улмаас олон түмний өргөл барьцаас тэр айл баяжиж хүний сүсэг санааны харгайгаар зарим хөнгөн шингэн өвчнийг идгэв гэж санаж тийхүү гиндэж яваагаас өөр юмгүй гэв. Дарис сүрэн харин хэн мэдхэвдэ? Таны хэлдэг ба хэрглэж яваа зүйл нь мөнөөх тэнгэрийн дүлий ер түүнтэй адил шахуу юм байна. Бас тэр айл түүнийг чухаг эрдэнэ мэт тахидаг тул хэн хүнд хамаагүй үзүүлдэггүй болоо. Хэрв танд үзүүлэхгүй гэвэл хэрхэв? Төлөөлөгч түүнийг сонсоод бас ч дотроо бодож үзвэл эдний энэ битүү мухар сүсгийг шууд халдан нээгдүүлэх гэвэл болохгүй тул дахин бодож байтал. Гэнт нэгэн арга санагдаж төдий ин хэлрүүн. Тийм бол тэр нь мөн хялбар байна. Та гагцгүй надтай ярилцсан үгээ цааш алдаршуул. Харин миний авч яваа энэ тэнгэрийн дүлийг сайтар хадаг самбайнд баглаж бурхан дээр тавь гэлээ. Эхнэр түүнийг сонсоод бас мөнөөх талхаа их тэнгэрийн дүлий мэт тахих гэхэд бүрч гайхаж саяхан энэ хүн иддэг талах гэх атлаа бас яахан тэнгэрийн дүлий болсон юм бол эсвэл намайг мэхэлсэн юм болов гэж сэжиглэж учрыг чухам олохгүй арга буюу түүний хэлсэн ёсоор харин ч дуртайгаар хадаг самбайгаар ороож тавив. Төлөөлөгч хэлрүүн. За та энэ хавийн айлыг хэсч умар зүгээс чухам хүү үнэн тэнгэрийн дүлий олсон нэгэн гайхамшигтай хүн манай гэрт өөд болон ирээд байна гэж зарлан тараа гэв.
Мөнөөх ихнэр тэдгээр сонин үгсийг сонсож дотор нь харин ч сайхан санагдах ер ийм тийм битүү ёгт сүсэг бишрэл төрүүлдэг үг өгүүллийг тараахтаач Паулийн дуртай идвэх чадвартай хүмүүс байдаг тул заа гэх нэг үгийг төлөөлөгчийн өмнө хүлээгээд ганцүй бүчийг санжаад гарах нь харагдсан билээ. Харин тийм удаагүй байтал тэр хавийн айл аймгийн шар хар эр эм олон янзын хүмүүс тэдний герт багтахааргүйгээр цуглаж мөнөөх Тэнгэрийн дүлийтэй ирсэн гайхамшигт хүнийг үзэх гэж хуралджээ. Умар зүгээс чухамхүү үнэн Тэнгэрийн дүлийг авчирсан гайхамшигт хүн гэгдсэн мөнөөх төлөөлөгч ийхүү зарлиг болров. За хуралдсан олон бүхэнд миний бие тусгайлан ухуулан сэнхрүүлэх нэгэн зүйлийн чухал учир утга байна. Юу гэвэл миний бие умар зүгийн чухамхүү үнэн Тэнгэрийн дүлийг олж та бүхэнд хүргэж ирсэн бөгөөд тэр жилийн 3 сарын 7-ны өдөр замын үүд гэдэг газар их зам дээрээс гончиг сүхэндээ төвдөн нарын олсон Тэнгэрийн дүлийг гэгч бол чухам үнэн Тэнгэрийн дүлий биш хуурмаг амой. Иймд учрыг та бүхэнд тайлбарлаж үнэн Тэнгэрийн дүлийг үзүүлье гэсэн юм. Одоо тэрхүү төвдөнгийн олж ирсэн Тэнгэрийн дүлий лүгээ зэрэгцүүлэн үзэх хэрэгтэй амой хэмэгцээ. Тэдгээр цугларгсад ихэд гайхаж цочсон боловч түүний дундаас нэгэн хүн ийн хэлрүүн. Эрхэм гайхамшигт хүн таны авчирсан Тэнгэрийн дүлий хаа байгаа бол бидэнд үзүүлэн сойрхож болгосон болов уу? Мөнөөх төлөөлөгч хэлрүүн. Болно. Гагцхүү танай тэр Тэнгэрийн дүлийг авчирч зэрэгцүүлэн үзмэгц айлнаас гэрэл гарахыг олон та бүхэн үзсний хойно сая үнэн худлыг мэднэ гэлээ. Төдий цугларсан бүгдээр шуугилдаж мөнөөх төвдөнгийн их Тэнгэрийн дүлийг авчирч үзье гэлцэв. Өөрсдийн дундаас хэдэн хүмүүсийг гаргаж даруй удалгүй аван хурч ирэв. Төлөөлөгч түүнийг үзвэл хадаг яндраар чимгэлсэн хив пансаар ороосон үнэхээр нэгэн чухал эрдэнэ мэт тагсан ажгуу. Төдий төлөөлөгчөөс заавар гаргаж нэгэн дөрвөлжин цэвэрхэн мод авчруулад мөнөөх хоёр Тэнгэрийн дүлийг гарган ирж түүний дээр тавиад хив хадгийн ороолтыг задалж үзвэл ер нэг адил бөндгөр цагаан талах байв. Гагцхүү төвдөнгийн талах он жил удаад чулуу мэт батжин хатжээ. Төдий төлөөлөгч тэдгээр цугларн ирсэн олноос ийн асуув. За энэ хоёрын альнаас гэрэл гарч байна? Тэдгээр ардууд дахин нүдээ арчиж үзвэл тодорхой гэрэл гарч байгаа юм үзэгдэхгүй байна гэцгээлээ. Төлөөлөгч тэр байдлыг үзээд за тийм бол лав энэ хоёр бие биеэ үзээд өвчин олсон байх магадгүй. Би одоо хагалбар засвар гаргаж та бүхэнд үзүүлье. Над нэг сайн том хутга авчирч өг гэлээ. Төдий удалгүй хутга гаргаж өгмөгц мөнөөх хутгаар хоёр талхыг зүсэж хэдэн хэсэг болгоод за энэ хоёрын дотор тал нь адил байна уу гэж хүнд авч өгөв. Хүмүүс түүнийг авч үзээд энэ нь адилд ч адил байна. Гагцхүү энэ нь хатуу энэ нь зөөлөн байна гэлээ. Төлөөлөгч хэлрүүн. Энэ мөн тийм байх ёстой юм аа. Юу гэвэл нэг нь өдөр хоног удаад хатсан юм. Энэ бол аргагүй шинхэн авч яваад бол ийм зөөлөн байдаг болоо.
Энэ хоёр үнэндээ их тэнгэрийн дүлий бус гэлээ. Гэтэл тэдгээр хүмүүсийн дотроос тийм бол энэ юу вэ гэж асуув. Энэ бол талах гэдэг юм гэд дахин өөрийн богц савыг задалж хэд хэдэн бүхлийг гаргаад за би мэхлэх бус. Энэ бол бид нарын иддэг талах бөгөөд ингэж хийдгийм гэж цугларсан бүгдэд үнэн учрыг нэгэн зэрэг хэлээд бас тэрхүү талхнаас өөрөө нэг хэсгийг авч идээд тэдгээр цугларгсдад тус бүр нэгийг өгөөд за та бүгд энэ их тэнгэрийн дүлийн амтыг идэж үз гэхэд тэд сонирхон идэж үзвэл үнэхээр эсгэлэн гурилын амттай байв. Гэнт тэдний дундаас нэг хүн босон харайж өндөр дуугаар хэлсэн нь "Нөхдөө энэ үнэхэрийн иддэг юм мөн байна. Гэтэл харгис мо золгийн халцгай гончиг дүнсий төвдөн нар эрдэнэ гэж энэ хавийг мэхэлж олон түмний мал хөрөнгийг ашигласаар он утсан тул зүйн түүнийг хуулийн газар шилжүүлж шийтгүүлэх хэрэгтэй амой. Хэрхэвч зүгээр өнгөрүүлэхгүй" гэж хашгирав. Бүгд түүнийг сонсвол үнэхээр ёсонд нийлэлцэх санал мөн тул туйлын хатуугаар шийтгэх ба хөрөнгийг хураах гэж санал гаргалцаж маш догшрон босцоох төлөвтэй болов. Энэ байдлыг мөнөх төлөөлөгч үзээд "Байз нөхдөө. Энэ мухар сүсэг мунхаг гиннээр мэхэлсний ял зэмлэл үнэхээр хөнгөн бус боловч би үзвэл энэ угаас санаатайгаар үүссэн хэрэг бус бололтой. Юу гэвэл замын хүмүүсийн гээгдүүлсэн талах анх олоод тэд нар ер өөрт үзээгүй юм болох тул түүнд нэр өгч ядахтаа тэнгэрийн дүлий гэж балаарч тэр нь явн явсаар олон нийтээс бишрэн өгүүлэгдэх иймд хүргэсэн байна. Үүнд хэн хэний хянамгаагүй осол ташаа бөгөөд үндсэндээ манай Монгол олон юмыг үзээгүй, сонсоогүй, бүдүүлэг буурай ба дамын завсрын ярианд яаран автдгийн харгай мөн тул үүнээс альваад яаран сүсгэлхийг байж юуны урьд түүний үнэн чанарыг хянах. Ийм бол энэ зүйлийн эндүрэл ташаарлын өвчин арилж буруу замд орохгүй болохын сэтгэл нь энэ болно гэхэд бүгдээр туйлын их зөвшөөрч бүгдээр талхны учрыг олж бүр ихээр инээлдэн таржээ. Зохиолч Сононбалжирын буян нэмэх. Уншсан Эрхэнбаярын Баттарж.